За сайн мэцхан Улангийн мэрэгнэртэй амцуг тавтай морилно. За өнөөдөр хайр сэтгэлийн харилцаан дээр мэрэгхий. Тэр намайг дурсдаг болов гэсэн юм сэдвээр хий. Тэг өнөөдөр нэлээд олон сонголттой. Тий одоо X-үдээ тэг үзэж болно гэсэн үг. Тий A, V, B, G, D, E гэсэн. Тэг 6 сонголт байна. Та сайн харж агаад нүд чин татгатаа, сэтгэл чин татгатаа карта зэн сайн угаараа сонгороо. За сонголтоо хийж ах завсар одоо надтай холбогдох хүсэлтэй хүмүүс мөн одоо хувийн мэрэг тий авах хүсэлтэй хүмүүс юм бол миний Facebook-ийн мессенжерээр над руу хандаж олно шүү. За ингээд сонголтоо хийсэн бол А картаас эхлэе. За ингээд А картыг сонгосон нэмэр хийлээ. Тэр намайг дурсдаг болов гэсэн юм утгатай мэрэг хийж байгаа. Тэр карт ингээд тавьчих. А карт. За ингээд бүх одоо картуудаа зэрэг нэгдзээ дон. За хайр сэтгэлийн харилцаан дээр бол мэрэг хийж байгаа. За иймэрхүү картууд гарсан байна. Тэр намайг дурсдаг болов. За эхлээд тэр хүний одоо яг одоо тий хайр сэтгэлийн харилцаа нь ямар байна вэ гэдгийг харъя. Магадгүй тэр намайг дурсдаг болов гэдэг чинь нэлээд одоо болцсон байгаа хүмүүс гэсэн үг шүү дээ. Тэр нь бол тий. Тэгэхээр зэрэг ингээ авах юм бол одоо тэр хүний хайр сэтгэлийн амьдрал одоогийн байдлаар тийм хуучинсаг гэж хэлэхгүй хуучинсаг нэг тийм уламжлалт харилцаа гэх юм үү те дандаа л байж идэг тийм нэгэн хэвэн ч юм уу хуучинсаг уламжлалт харилцаа юм шиг. Тэгээ ер нь бол хайр сэтгэлийн нэр байгаа ч гэсэн энийг авах юм бол яг нэлийн хуучимсыг уламжлалт тэр нэгэн хэвийн харилцаа. Тэгээд одоо ингээд хайр сэтгэл гэхээс илүү энэ хүн одоо өөрийнх нь одоо анхаарал нь илүү одоо ажил өвлөөс амьдрал мөнгө төгрөг хариуцлага одоо зэрэг дээр нэлээд төвлөрсөн тий нэлээд төвлөрсөн. Ер нь бол энергийн хувьд бол тийм хайр сэтгэлийн харилцаа нэг тийм нэгэн хэвийн юм уу гэлтэй нэгэн хэвийн нэг сүртэй хайр сэтгэлд ингээл анхаарлаа өгвөл янз бүр болж байгаа юм байхгүй нэгэн хэвийн хуучин шиг уламжлалт гэж энэ гартахгүй юм. Ямарс тиймэрхүү байдалтай байна одоогийн энэ хүний одоо хайр сэтгэлийн амьдрал хөө одоо хосын амьдрал гэдэг ч юм уу тийм. За тэгээд одоо энэ хүний одоо ажил үйлс нь ямар юм. Ажил үйлс төр ингээд эмэгтэй хүн гарч ирсэн байхгүй тийм би гайхаад байна л да. Эмэгтэй хүн тэгэхээр ажил дээр нь ямар нэгэн одоо таалагддаг хүн ч юм уу скол одоо энэ хосон ч юм уу тий партнер нь байдаг байж магадгүй тэр нь тусалдаг тий ажил дээр нь одоо одоогийн хосон тий тусалдаг юм шиг ажил үс дээр нь эсвэл ажил дээр нь нэг өөр таалагддаг юм битээ байж магадгүй гэж бодож байна. Тий эсвэл одоо хосон тусалдаг гэж тайлээ. За тэгчээд ажил дээр ямар ч нэг чухал юмхтэй бол байна. Тэгээд энийг ингээд авах юм бол ер нь бол ажил үйлс нь бол жоохон өмнө нь одоо тийм ажил үйлс нь жоо гацсан ч юм уу тий ажилдаа ядарсан ч юм уу айгу тийм ажил үйлс нь айгу тэнцэргүй жоохон онцгүй байдалтай байсан бол одоо тэр нь арилаад тий ажил үйлс нь айгу тийм сэргэлтийн өглөөг орж байгаа. Одоо ингэж сэргээд эхэлж байгаа тий буцаад айгу айтайхан болж байгаа. Тийм байдалтай байна. За ажил үйлсний хэвлэлийн хүний иймэрхүү байдалтай байгаа юм байна. За тэгээд үнэхээр таныг сандгүй гэдэг энэ хоёр картыг авсан байгаа. Тэгэхээр тэг үнэхээр таныг сандгүй гэх юм бол тэр нь бол сандаг гэж хэлж болох юм. Тэр хүн таныг сандаг ч гэсэн ингээд дотроо нэг тийм тайван биш байгаа байхгүй юу? Дотроо нэг тайван биш айдас, гимшил юм шиг хяналт юм шиг нэг тийм холимог мэдрэмжтэй байна. Таныг сандаж гэсэн нэг тайван биш айцсгүй нарилцсан дээр гимшдэг ч юм уу ямар нэг хяналт зэрэгтэй нэг юм сонь холимог мэдрэмж бол мэдрэгч юм. Тийм. Тэгээд нэг тийм нууц одоо битэрийн харилцаа хүнд ч хэлж болохгүй нууц яах ёстой гэдэг ч юм уу нэг тийм нууцлаг харилцаа гэж бодоод байгаа юм шиг тийм хүнд хэлж болохгүй нэг тийм нууц тийм нэг жоон гимшил айдас жоохон мэдрэгдэж чинь. Тэгээд энэ картыг одоо харах юм бол одоо энэ хүн энэ харилцаан дээр одоо нэлийн одоо хантай энэ харилцаан дээр одоо урам зориггүй болсон мах гэж бодож байна. Урам зориггүй юм шиг өөрийн
дотоод нэг эвгүй мэдрэмж жоохон мэдрээд байна. Тийм ингээд тантай одоо цаашд ингээд хий гэсэн хүсэл жоохон байхгүй ч магадгүй. Тэгээ одоо уулзъя байраа ингээд хий гэсэн хүсэл бол нэлээд байхгүй ч магадгүй. Тэгсэн ч гэсэн яг энэ бол одоо үгүй тантай харилцаанд ингээд төр зүр сэтгэл зүйн энерги жоохон дарагдсан юм шиг тий. Нэг тийм айдас гэмшил хяналт юм шиг жоохон мэддэгтэй. За нэг иймэрхүү байна. Таныг бол боддог. Гэхдээ нэг жоохон тийм холимоо мэдрэмж байна. Тийм. Одоо нууцлах гадж байгаа юм шиг тийм. Тэгээд одоо энэ хоо одоо танд хэлмээр аа үгсийг энэ хоёр картаар орсон маа. Новэг л. Танд хэлмээр аа үгс гэх юм бол ер нь л энэ хүн одоо тантай тийм хуучин харилцаа одоо тийм үү бодол тэгээд дотоод янз бүрийн хооронд хоёрын зөрчил ч юм уу тиймэрхүү байсан бол энэ төвшөрөөс айгүй тийм гарахыг айгүй хүсэж байна. Тэгээд өөрийнхөө амьдралд ингээд шинэ хуудас нээгээд тий өөрийгөө дахин бүтээх өөрийнхөө амьдралыг дахин шинээр ингээд эхлүүлэх хүсэлтэй гэнэ. Тийм одоо тантай энэ харилцаа ингээд яг ингээд юу юм бэ л да. Тантай энэ харилцаанаас ингээд гараад тий амьдралдаа ингээд шинэ хуудас ингээд нэмэр байна гэсэн ийм зүйлийг танд би ингээд цаашаа ингээд тий шинээр ингээд явахыг хичээж байна гэсэн ийм карта. За тэгээ ийм үг хэлмээр аам бэ. Тэгээ хоёр дахь хэлмээр авахсан нь одоо 3 дахь царайг нэ одоо 3 дахь этгээд гэсэн ийм картын яг хоо температурын харилцаанд те ингээд 3 дахь олох хүн байна. Тэгээ ер нь бол тий одоо бидний харилцаанд одоо өөр бусад зүйлүүд ингээд саад болоод ингээд болохгүй байгаа юм шүү тий. Гэсэн ийм зүйлийг бол танд хэлмээр аам байна. Тий. За тэгээд одоо энэ одоо танд зөвлөгөө энэ харилцаан дээр танд зөвлөгөө гэсэн чинь ер нь бол цоглог байдсан аяг цоглог юмтаас ер нь бол цоглог байдлаа бол тийм битээ алтаараа энэ хүнтэй юмрхүү байгаа ч гэсэн тий тэгээ өөрийнхөө одоо өөрийн цоглог байдлаа тийм битээ алтаараа тий өөрийн одоо эерэг тий энергийн нэр битээ энэ хүнээс болж битээ алдаараа л гэж юм шиг санагдаж байна. Ер нь бол тэр хүний тэ яаж бол гэсэн тэр хүний үйлдэлд одоо хит одоо төвлөрөх биш тэ өөрийн одоо чин үнэн одоо зүрх сэтгэл дээрээ төвлөрөөрөө гэж ах шиг байна. Цоглог битээ гарсан байна. За тэгээд энэ картыг бол танд зөвлөгөөний харилцаа дээр зөвлөгөө гэж авсан маа. Одоо танд зөвлөгөө гэх юм бол ер нь бол та өөрийн одоо аз тий хувь зайнда итгэхээрээ таал тий азтай хувьтай хүн шүү. Тэгээ ер нь бол тийм нөхцөл байдлыг бол одоо юу гэдэг юм. Заавал ингээл бодсноор санснаар болохгүй та хэрэггүй ингээл одоо тийм нөхцөл байдлыг ингээл ертөнцийн одоо урсгалт ингээд тийм одоо тэнгэртээ даатгаараа гэсэн байна. Болдог юм болноор л болдгоор л болно зү гэх тийм. Тэр нь бол нэг өөр хэлэх юм бол одоо өөрийн аз дотоод мэдрэмжтэй эерэг итгэл эерэг энергитэй тийм битээ алдаараа одоо бүхнийг бол тий хит хүчээр хийлгүй тий одоо урсгалаар нөрхөө гэсэн тийм болдгоор болно доо гэдэг. Ямар ч гэсэн өөрийнхөө эерэг энерги битээ энэ хүнээс болж битээ алдаараа гэдэг ах шиг санагдаж байна. Тийм болдгоор болно гэдэг. Тайван бэ гэж ахшгүй. Одоо тань зөвлөгөө тий. За тэгээ таны сонголтын картнаас одоо танд хэрэгтэй мессеж авъя. Тийм мэрэгжлийн карт гарсан байна. Тэгэхээр зэрэг бол за яг энэ харилцаан дээр үзэж байгаа болохоор зэрэг тий танд одоо юу гэдэг юм. Энэ харилцаа гэхээс илүү ажил мэргэжил дээрээ тий илүү анхаар гэж магадгүй. Эсвэл одоо энэ харилцаан дээр бол итгэлтэй хүнээс тий одоо зөвлөгөө мэрэгжлийн хүнээс тий зөвлөгөө аваараа одоо найз гэр бүлийн гишүүн ч юм уу те мэрэгжлийн хүн ч юм уу те зөвлөгөө авах нь илүү танд сайн шүү гэж ахш байна. Эсвэл та одоо өөрийнхөө ажил үйлс дээрээ те илүү анхаарал хандуулаарай гэж магадгүй. За ингээд одоо өндөрлөе одоо картыг сонгосон юм ингээд өндөрлөөд үнэхээр таалагдсан бол тэг лайк тараа бити мартаарай. Таалагдаа та намайг одоо дэмжих хүсэлтэй хүмүүс ахын бол одоо өөрийн одоо аз одонд итгээрээ та хувь зайтай хүн шүү гэсэн болохоор зэрэг одоо аз
Тэгээ Азийн клуба дараараа тэр одоо ногоон авчиад шүү дээ. Тэгээ Азийн клуба. Тэрийг дахин бол А картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж өөрийнхөө одоо цааштай харилцааг одоо сайнаар зөгнж ийн гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе. Одоо энэ үртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд В картыг сонгосон юм гэлээ. Тэр намайг дурсдаг болов гэсэн ийм утгатай мэрэг хийж байгаа. За ингээд V-ийг тавьчих. За бүх картуудаа зэрэг нэг үзье. Дон хайрцагтай харилцаан дээр тэр намайг дурсдаг болов гэсэн ийм шатвтэй. За уучлаарай энэ сонхоо гал гэсэн чи гадаа амар машинсан яваад тун гаргадах шиг байна. За эхнээс ингээд тайлъя гэж бодож байна. Тэр хүн таныг дурсдаг болов. Тэр хүн болохоор зэрэг одоогийн хайрцагтлын байдал нь болохоор зэрэг нэг тийм 6 цингэл одоо тийм 6 цингэл хөөх яг одоогийн хайрцагтлын амьдрал нэг тийм одоо бие махбодын харилцаа төлхөө те одоо сэтгэлийн одоо сая аюу гой тийм романтик тий хайр тулхээс илүү одоо 6 цингэл хөөх бие махбодын харилцаа илүү төлхөө байх гэх мэтлээ. Иймэрхүү бол харилцаа бол байна. Яг одоогийн хайрцагтлын харилцаа тий. Энэ яг тэр намайг дурсдаг болов гэж болохоор зэрэг мэдээж нөгөө болцсон хүмүүсээ үзэж авах гэж бодож байна. Тэгээд одоо энэ картыг ингээ авах юм бол ер нь бол хайрцагтлын харилцаан дээр нэг тийм өөдрөг биш байхаа болсон. Тий одоо стар карт ингээ доош харсан байгаа хгүй. Тэгэхээр хайрцагтлын харилцаанд нэг л тийм гоё өөдрөг байхаа болсон юм шиг тий. Ямар нэг юмд ингээ урам амар хугараад ингээ унтсан тий. Өөст шал худлаа гэдэг ч юм уу гэдэг. Энэ хайр дурлал гэж байт юм уу гэдэг ч юм ер нь нэг тийм жоохон урам хугарсан нэг тийм хайрцагтлын харилцаанд өөдрөг байхаа болсон юм шиг нэг тиймэрхүү байдалтай нь одоо хэтэрхий одоо тийм нэг тийм хөнгөн 6 цингэл ч юм уу тий. Мэдээж хайр дурлал дээр үзэж байгаа тий. Одоо бие махбодын харилцаа идэвхлэх байдаг ч юм уу. За энэ хүн одоогийн одоо хайрцагтлын одоо аж амьдрал нэг иймэрхүү байдалтай байна гэж гарч байна. За тэгвэл энэ хүний одоогийн ажил үйлс нь ямар байна гэдгийг харъя. Яг энийг яад харж байгаа гэхэлэр хүмүүс нөгөө тэр хүн одоогийн ажил үйлс нь ямар байгаа болоо гэдэг айгу сонирхтын билээ хүмүүс. Одоо өмнө тий одоо X бодох та ажил турлан айгу байгаа гэдэг ч юм уу тий. Тэгээ сонирхож байгаа хүмүүс айгу олон байдаг болохоор энэ авах картыг асмаа. Тэгээд тэр хүний ажил үйлс гэхэлэр тий ер нь бол одоо юу гэдэг мөнгө төгрөг орон сус одоо юу гэдэг тийм дээр нэг тийм зовж байгаа юм бол байхгүй. Тий ээж юм уу скол ээжийн хүний ямар нэгэн тусламж байна. Ажил үйлс ер нь аж амьдрал дээр нь тий. Ээж юм уу скол ээжиг нэг хүний нэг тусламж байна. Тий эдэмсаар дутагдсан юмгүй айгу тавта туртаа ажиллаад туртаа үед ажиллах гэдэг юм нэг тийм айгу аач ууч ингээ байгаад байхгүй ажил үйлсэн ч гэсэн нэг тийм нэг зан тиймэрхүү байна. А тэгээд энэ карт авах юм бол ер нь бол энэ хүн ажил үйлс дээр болохоор зэрэг юу яаж бодд юм бэ? Зоочлоор энэ машин айгуух яваад энэ өдөр бичлэг авч байгаа болохоор зэрэг тийм за яваад өнгөрчих шиг боллоо. За тэгээд ажил үйлс дээр болохоор зэрэг одоо иймэрхүү байгаа ч гэсэн энэ хүн ингээд тэ дуртай үед ажиллаад дургүй үед ажилддаг ч юм уу тэ ингээд байгаад байж болохгүй. Одоо энэ байдлаар байгаад байж болохгүй. Ер нь бол тэ энэ адлаас гарах цаг болжээ гэд нэлээд ажил үйлс дээр нэлээд хичээж байгаа юм байна одоо. Тийм. Ингээд тэ айгу тааваараа тэ байгаад байж болохгүй. Чи нэг юмс тэ эдэмсэн талаар төтөлгөөч гэсэн ингээд тааваараа ажиллахгүй. Ямар ч байсан энэ адлаас гарья гэд одоо нэлээд ажил үйлс дээрээ одоо хичээж байгаа юм карт байна. За тэгээд одоо тэр хүн таныг тэ сандгүй тэр намайг сандгүй гэх юм бол тэр нь бол энэ бол дотроо сандаг байж магадгүй. Гэхдээ юу юм бэ одоо сандаг мөртлөө яхаа мэддэг юм бэ? Ерөөсөө яхаа мэддэггүй. Ямар ч одоо тэ no idea. Нүрс ямар ч ингээд тгээ одоо ингээд уулзчаад юу гэдэг тийм ерөөс байхгүй ямар ч юм ер нь тийм хөөтэй сэдв байхгүй гэнэ тан дээр тэг яхаа ерөөс мэддэггүй нөө айж гэсэн үг тийм. Тэгэд магадгүй жоохон бүр тантай янз бүрийн болохоос айдаг ч хийж магадгүй яа ч юм. Тийм. Жоохон айдаг тий тантай ингээд янз бүрийн юм одоо ахаад тий энэ харилцааг сороод өцгөөс тий нэлээд айдаг байж магадгүй юм байна.
no idea гэж байна. Яхаа мэддэггүй. За тэгээд энэ карт харах юм бол тий ер нь бол happy end гинэ. Тий тэр хүн бол одоо тантай энэ харилцаан дээр ер нь бол happy end болсон тий. Ер нь бол янз бүрийн ингээд хит тий халбалгүй дууссан гэдэг ч юм уу тий. Тэгээ цаашид төрөглөх одоо тий боломжгүй. Тий өөрөөр жоо хэцүү ингээд цааш тийм байдал ингээд харагдахгүй. Ер нь бол битээр ингээд ерөнхийдөө бол дууссан тий. Нэлийн халбалгүй дууссан шүү гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйл боддог байж магадгүй мэн. За тэгээд энэ хүн одоо шууд одоо танд хэлмээр авахсыг нэг чанаас авъя гэж бодож байна. Тийм зугцсан гинэ. Зугцсан гэсэн юм карт. Тэгэхээр зөв танд одоо хэлмээр авахсаа гэх юм бол одоо тий одоо би бүх зүйлдээ хитрхи одоо юу хэцүү болсон болохоор ингээд холдсон шүү. Тий гэж танд тэг хэлмээр аа юм байна. За дараагийн бас нэг одоо хэлмээр аав гэсэн нь болохоор зэрэг ер нь бол тий одоо би ингээд өөрийгөө тий одоо зүрх сэтгэлээ ингээд одоо тайвшруулад эдгээ хийхдээ ингээд оролдож байна тий. Яг тан дээр нилээ их юм болсон байж магадгүй мэлээ хоёр харилцаан дээр янз бүр юм тий. Тэгээд одоо нилээ зүрх сэтгэл шаргацсан юм шиг. Тэгээд тэрэн дээр одоо өөрийгөө жоохон эдгээ хий тайвшруулахыг ингээд оролдож байна гэсэн ийм картын. За тэгчээд тэгээ энэ харилцаан дээр танд зөвлөгөө гэх юм бол зоочлаараа манай хот ёо өстөс суугаад хэллээ. За тэр энэ дээр явжила. Тийм одоо танд энэ харилцаан дээр зөвлөгөө гэх юм бол одоо өөртөө ирэх чөлөө өгч тэ өөртөө итгэж одоо дотоод асуудлаа шийдэж одоо өөртөө одоо тэдэрх цагааргаар гэсэн байна. Тийм тий. Өөрийгөө тий идгээх тийм цаг гаргаараа гэсэн юм картын одоо би карт сонгосон тий. Тэгээд одоо ингээд одоо танд таруудны картаас зөвлөгөө гэх юм бол тийм энэ харилцаан дээр ер нь бол юу гэдэг хайрцагын харилцаанд болгоомжтой тий өөрийгөө хамгаалж аюулгүй байдлаа ингэж хангаараа гэсэн мэн аюулгүй байдлаа хадгалж тий энэ харилцаан дээр бол тий болгоомжтой гэж яадаг ч би сайн мэдгүй ямар ч гэсэн болгоомжтой өөрийгөө хамгаалж тий аюулгүй байдлаа хадгалж тий энэ харилцаан дээр хандаараа гэсэн энэ картын. За тэгээд одоо танд хамгийн сүүлчийн сонголтын картнаас бас энэ харилцаан дээр одоо мессеж авъя гэж бодож байна. Тэгээ энэ ингээд таны дотоод ертөнцөө энэ хүн ингээд харж байгаа байхгүй юу? Ийм картын. Тэгэхээр зэрэг ер нь бол танд илгээх мессеж гэх юм бол одоо сэтгэлийн дотоод мэдрэмжээ ингээд дагаараа гэсэн байна. Таны зүрхчин те жоохон тийм сөрөг ахын бол ер нь хэрэггүй л гэсэн. Тэр энэ харилцаагаа бодохоор сэтгэл чин гоё сайн дулаан санагддаг болно гэсэн үг байхгүй. Гэхдээ ер нь бол сэтгэлийн дотоод мэдрэмжээ дагаараа тий энэ карт ер нь бол өөрийн интуиц гэдэг лээ. Тий өөрийн бол тий мэдрэмжтэй өөрийн дотоод интуиц буюу одоо дотоод мэдрэмжээ сонсороо тий одоо түүний дагуу алхам хийгэрээ гэсэн байна. Тий зөвнийг өөрөх юм бол одоо өөрийн дотоод мэдрэмжээ дагаж одоо хайр сэтгэлийн харилцаагаа тий итгэлтэйгээр бүтээж тий энерги ингээд зөв чиглэлд бол тий төвлөрүүлээрээ гэж ахш байна. За дотоод сэтгэлээл дагаараа л гэж ахш байна тийм. За ингээд одоо V картыг сонгосон юм хийгээд өндөрлийг үнэхээр таалагдсан бол тий лайк тарах мартаараа мөн таалагдаад та намайг дэмжих хүсэж байгаа хүмүүс байх юм бол одоо таны зүрх сэтгэл чинь одоо бүрэн гоё одоо эдикийг тийм бэлэгдээд лагс юмор дараараа тэгэх юм бол V картыг сонгосон бөгөөд одоо намайг дэмжиж байгаа мөн өөрийнхөө хайрцагны цааштай харилцааг маш сайнаар тий зөвнж яах гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе одоо энэ үртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд B картыг сонгосон юм хийлээ. За ингээд тавьчээ.
Тэр намайг сандаг болов гэсэн хайр сэтгэлийн харилцаан дээр минь гэж байгаа. За бүх картуудаа нэгдэцгээе. За B карта. B картыг сонгосон хүмүүс ийм бүх карт гарсан. За ч гэсэн ингэж эхнээс нь тайлаа авъя. За тэр хүний за энэ өдөр бичлэг авч байгаа болохоор жоохон гадаа нөгөө замтай орох мэдэг болохоор айгу тийм шуугантай энэ зэрэг машин айгу явдаг шүү уучлаарай. За ингээд тэр хүний одоогийн байдал хайр сэтгэлийнх нь амьдралын одоогийн байдал тэр хүн намайг дуртай болов гэсэн ийм сэдвээр үзэж байгаа болохоор зэрэг мэдээж харилцаа дууссан хүмүүс үзэж авах гэж бодож байна. Тийм. За тэгээд тэр хүний одоогийн хайр сэтгэлийн амьдрал болохоор зэрэг тийм нэг л богд хичээсэн төвчсөн өөрийг хариуцлахаа ингээд хүлээсэн юм шиг иймэрхүү байдал байна. Тэгэхээр зэрэг тэр хүн одоогийн хайр сэтгэлийн амьдрал нь болохоор зэрэг нэг хин нэгний доор те хин нэгний захиргаан дотор ингээд яаж чадахгүй гар хөл нөдлөхгүй те хин нэгний захиргаатал доор ингээд те ингээд тий өөрийн юуг ч юм шиг те хөдөлж чадахгүй иймэрхүү байдалтай байна. Тэнх карт гэх юм бол ер нь ингээд өөрийнхөө хариуцлага бодохгүй бол болохгүй те. Тэгээд нөгөө хамтаага хүнтэй нэлийн юу гэдэг таалагдах гэж хичээдэг гэх үү. Ер нь ингээд өөрөг хариуцлагын үүднээс те энэ харилцаа ингээд бүтээд байгаа юм шиг те. Яг хайр сэтгэл дээр биш ингээд би ингэх ёстой би аав юм чинь би нөхөр юм чинь гэдэг ч юм уу те. Өөрөг хариуцлагын үүднээс ингээд хадгалагдаж байгаа ийм харилцаа байна. Энэ хүн нэлээ их тэсжин төвчээл те бүх өөр хариуцлага өөрөөл чинь зэн ямар ч ясны төвчээрээ шалгуулсан ийм харилцаан дотор байгаа ч юм шиг тийм жоо хэцүү маягтай харагдаж байна. За тэгээд энэ хүн одоогийн ажил үйлс нь болохоор зэрэг ямар ч ясан ар гэр хүүхдтэй бол ямар ч ясан ар гэрийн асуудал гэсэн байна. Ажил үйлс дээр нь болохоор зэрэг ар гэрийн мөнгө төрөний асуудал, байр орон байрны төлбөр ч юм уу те. Ямар ч ясан ар гэр бүлийн мөнгө төрөний асуудал айгу ихтэй. Тэрэн дээр маш ихтэй. Тэрэн дээр бол 2 дахин айгу хичээж байгаа те. Мөнгө олох гэж те. Айгу гүрэж байгаа гэх юм уу те. 2 дахин илүү их те. Хичээж байгаа. Иймэрхүү ажил төрөл дээр нэлээд хичээж мөнгө олох гэж нэлээд тий хичээж байгаа юм зүргэн. Тий ар гэрийн асуудал айх байт юм байна. Тий за ямар ч энэ хүний байдлаа ерөөхдөө нэг юм бүх. Тий одоо таныг сандгүй гэсэн чинь таны яг санаал бодох гэхлээр хажууд нь тий хүн байд юм байна. Эхнэр нь гэж хэлээ. Тий магадгүй эхнэр нь ч юм уу тий нэг юм партнертой. Тий партнер нь байд юм байна. Тий ер нь бол эхнэрийн картахгүй. Эсвэл та өөрөө хүний эхнэр юм болов хүүхдтэй ч юм уу те. Тийм байж магадгүй. Эсвэл энэ хүний өөрийнх нь эхнэр тийм. За ийм хоёр тэг вариантаар тайлбар та өөрөө те хүний эхнэр хүүхдтэй ч юм уу те. Тийм хүн эсвэл хүүхдтэй хүн, эмэгтэй хүн эсвэл тэр хүн өөрт нь эхнэр юм хүүхдтэй гэсэн. Тийм хүн хажууд байгаа болохоор ингээд таны ингээ бодох гэхлээр те бодож чадахгүй яаж чадахгүй одоо ингээл тэр хүн өөрийн зүгээс ингээ яаж чадахгүй яг танаа нэг юм таныг магадгүй маш их санддаг байх. Тэгээ яг ингээ тийг гэхлээр та өөрөө хүний эхнэр хүүхдтэй ч эсвэл хүүхд ч юм уу те тэгэхээр ингээл болж өгөхгүй эсвэл энэ хүний хажууд юм эхнэр ч юм уу хүүхдтэй хүн байдаг. Тэгээд яаж чадахгүй тий бодоод бодлын шир дургуд шигтэй ерөөсөн айгуу нэг тийм юу ч хэлмээр энэ хохирогчийн сэтгэл зүй гэх үү те. Тийм сэтгэл зүй өөрийн эрх мэдэл чадал байхгүй ч юм шиг нэг тийм гойныг тэмнэлт явдал болон нэг тийм хуурмаг тийм би чадахгүй болохгүй гэл тийм харилцаа айгуу хэцүү гэдэг чинь ингээд нэг тийм хохирогчийн дүрд орсон юм шиг нэг ийм юм мэддэг байгаа байхгүй. Ямар ч ингэ таныг бодох гэхэлэр ингэ яна болохгүй штэ ингээд хажууд хүн байж штэ гэдэг ч юм эсвэл одоо таны ийм хүн штэ гэдэг ч юм уу те. Тань ингээд өөрийгөө зовоод байгаа нэг ийм асуудал ийм карт тийм магадгүй таны боддог байх гэхдээ айгүй жоохон нэг л тийм зовлонтой бодол байна. За тэгээд энэ картуудыг харъя. Танд одоо тэг хэлмээр аа үгсийг харъя гэж бодож байна. Танд хэлмээр үгс. Тэр хүн ингээд одоо яг тантай янз бүрийн болоод тийм болцсон те. Тэгээд одоо шинээр эхлэх гэж явж гинэ.
Тийм ахаад ингээд шинээртэй амьдралаа ингээд цааш нь ингээд явуулах гад тий хөдлөхгөөд тий шинээр ингээд явуулахад хөдлөхгөөд ингээд явж гинэ. Танд хэлмээр авахсны муу энэ дээр ингээд харах юм бол тэр хүн бас танд тийм би ингээд чамд үннээ ерөөсөө тий би чамд үннийг хэлхийг хүсэж байна гэж байна. Тийм. Тийм ер нь аль ингээд одоо танд тий үннийг тий хэлмээр байна. Ийм карт. Тэгээ энэ дээр нь би ямар үнэн бэ гэж татсан чинь карт гарчирсан маа. Тэгэхээр зэрэг одоо тантай магадгүй одоо дуусаагүй үлдсэн ямар нэг юм байна гинэ. Тантай тий. Тантай өмнө нь ярьж байсан хоёул ингэ шүү тэгээ шүү гэж ярьжсэн тий. Ингээд одоо тантай дуусаагүй үлдсэн ямар нэгэн одоо ажил төрөл ч юм уу энэ ажил төрөл гэдэг байхгүй. Ямар нэг хамтдаа юм хийх ч гэсэн юм бүтээх ч гэсэн юм уу тий. Ажил үүсч юм биш эсвэл ингээд ямар ч байсан тантай ингээд өмнө ярьжсэн тэгээ ямар нэг дуусгаагүй тий. Ярих хөр байгаа үстэй гэд. Тэрийг бол танд хэлмээр юм байна. За тэгээ танд энэ харилцаан дээр зөвлөгөө өгдөг чи маа гарсан хартаа маа. Тэгэхээр зэрэг энэ харилцаан дээр танд зөвлөгөө гэх юм бол тийм одоо магадгүй энэ дээрс 3 дахь хүн гарсан тий. Магадгүй одоо 3 дахь хүн оролцсон нөхцөл байдалтай байж магадгүй юм байна энэ харилцаа. Тэгэхээр зэрэг одоо таныг илүү болгоомжтой байх шаардлагатай шүү гэж иймэрхүү болгоомжлоор гарч байгаа шүү байна. За тэгчээд одоо таны зөвлөгөө гэхийг бол заашлаа. Таны зөвлөгөө гэх юм бол тийм ер нь аль жоохон юу тийм хөнгөн хомго битгий хөдлөөрөө тийм мат ингээд айгу одоо бат суурьтай тий байгаар гэсэн маань энэ юу гэж байгаа гэхээр зэрэг тийм ер нь аль тийм хамгийн түрүүнд аль та одоогийн тий өөрийнхөө тийм нөхцөл байдлаа нэлээд тийм докторжуулаараа 50 өөрийнхөө одоо 50 байдлыг эхлээд хангаа. Тэг өөрийнхөө тийм нөхцөл байдлыг айгуу тийм доктортой болгоор гэсэн байна. Тэг яа тэжилж байгаа санагдахгүй. За тэгчээд за ингээд одоо өндөрлөх тийшээ хандаад хамгийн сүүлчийн сонголтын картаас одоо танд энэ харилцаан дээр хэрэгтэй мессеж авъя гэж бодож байна. Тэглээ loving man. Энэ аягүй карт гарсан байна тий. Тэгэхээр энэ хүн тэр хүн биш өөр хүн юм шиг санагдаж байна. За хөдөр хүн ч гэж магадгүй. Гэхдээ миний ингээд одоо мэдрэмжээр болохоор зэрэг нэг шал өөр ингээд тий өөр гэрэл орж ирээд байгаа хгүй өөр хүн юм шиг байна. Тэр нь бол ингээд одоо таны харилцаанд тий халамжтай яг энэ хүн шиг тий халамжтай одоо үнэн чирэгтэй хүний энерги одоо ирж байна. Тий эсвэл өөр нэг тийм хүн байгаа ч юм уу тий. Тэгээд ер нь өөртөө болон бусдад бол тий хайр түгэж харилцаагаа тий батжуулаараа. Магадгүй энэ хүнээс өөртөө танд одоо халамжтай үнэн чирэгтэй хүн одоо байгаа ч юм уу эсвэл одоо таны харилцаанд тийм ямар ч партнергүй гэсэн хүмүүс үсэж байгаа юм бол одоо таны харилцаанд халамжтай үнэн чирэгтэй хүнийтэй юм нэрийг тэрж जैन шүү гэсэн байна. За ингээд одоо B карт сонгосон мэрийн ингээд өндөрлөлийн үнэхээр таалагдсан бол тийм одоо лайк тарах бити мартаараа. Мөн таалагдаад та өөрийнхөө хайрцагтай харилцааг айгу санаар зөөнөхийг хүсэж байгаа хүмүүс юм бол тийм эмоц тараараа. Тийм эмоц нь болохоор зэрэг цэцэг гарч эрэхтэй хүн гэж байхгүй хэл та. Яг эрэхтэй хүний эмоц цэцэг хоёр дараараа тэгэх юм бол одоо B картыг сонгосон бөгөөд та өөрийнхөө тий хайрцагтай харилцааг санаар зөөнж байгаа намайг мөн дэмжиж байгаа гэсэн үг шүү. Эрэхтэй хүний хажууд цэцэг эмоц ингээ хоёр эмоц дараараа тэгэх юм бол B хүн одоо B карт сонгосон байна гэж ойлгоё. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл үзсэн сонирхсан одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн имжлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд G картыг сонгосон нэмэрийг эхлэе. Одоо тэр намайг дурсдаг болов гэсэн ийм сэдвээр хайрцагтай харилцаан дээр мэрэг хийж байгаа. G картыг сонгосхын тавиад бүх картуудаа зэрэг нэгдчихье. За импро картад гарсан байна. За ингээд юу ч гэсэн юу гэж бодож байна. Тэр хүний одоогийн тий хайрцагтлийн харилцаа ямар байна вэ гэдгийг харъя. Мэдээж одоо болцсон хүмүүс үзэж байгаа гэж бодож байна. Тий тэр намайг дурсдаг болов гэсэн юм сэдвтэй болохоор зэрэгтэй. Одоогийн байдал гэсэн чинь тийм жоохон романтик байна. Маш романтик. Шүнээр айгүйх боддог ч юм уу.
тэр хүний хадлаар тэ одоогийн хайрцагтай хүний хадлаар шин орой их боддог ч юм шиг, шин орой их уулздаг ч юм уу, ямар ч нэг тийм төгшөөртэй юм шиг мөртлөө айгүй тийм романтик зүйл мэдрэх. Тийм байдалтай байгаа юм байна. За тиймээс харах юм бол ер нь одоогийн хайрцагтай харилцаанд тэр хүн болохоор зэрэг нэлийн одоо юу гэдэг арга ивэр үзье гэж бодож байна. Одоо хайрцагтай харилцаад одоо тэр хүнтэйгээ харилцаагаа зөөлөл мөөрч юм шиг тэр хүнийг аргадмаар, аргандаа оруулмаар байгаа. Ямар ч байсан одоо ивэр үзэж байгаа юм нэг мэдрэмж байна. Гэхдээ энэ хүн өөр хүнтэй гэхээс илүү тан дээр яг одоогийн харилцааны одоо юм санагдав. Януучлаар энэ нөгөө өдөр бичлэг авч явах зэрэг жоохон шууган тэш магадгүй салхинд жоохон хаалга хаагдах шиг байна. За тэгээд бас нэг юу гэх юм бол за энэ хүний ажил үйлс ямар ч байсан одоогийн хайрцагын амьдрал иймэрхүү байна. Тий. Жоо романтик дөө мөртлөө ингээд айгуу тийм харга ивэр үзэж байгаа тий. Өөрийнхөө аянд эвэнд оруулах гэдэг юм шиг тий та харагдмаар байгаа юм шиг. Таны хэлж байгаа юм шиг санагдаад ахын. Тэгээд одоогийн ажил үйлс нь болохоор жоохон шанс ажлын саад дотор жоохон байгаа юм болоо. Ажил дээр саад дотор одоо бүтлгүүдлийг дахиад мэдэрсэн юм шиг тий. Ямар нэгэн хугацаа ч юм уу шанс ингээд одоо өнгөрөн одсон ажил үйлс дээр нь тий. Тиймэрхүү. Тэгээд ер нь бол ингээд өнгөрсөн юмдаа хуучин газраа ч юм хуучиндаа буцаад очсон юм шиг нэг юм давтаал тий. Нэг хуучиндаас гоё ээжээ гэдэг ч юм уу. Скол хуучиндаа буцаад очсон ч юм уу. Нэг тийм нэг юм давтаад байгаа юм шиг ажил үйлснийг жоохон тиймэрхүү байна. За тэгчээд энэ хүн одоо таныг сандгүй боддгоо гэсэн дээр болохоор зэрэг тэр нь одоо тан дээр энэ харилцаан дээр нэг шийдвэр гаргах гэж юм шиг санагдаж байна. Айгуу сайтар бодож байгаа тийм ямар нэгэн одоо тойрын харилцаан дээр энэ хүн одоо ямар нэгэн шийдвэр гаргаад энэ харилцааг нэг хөдөлгөх хүсэлтэй байж магадгүй юм байна. Зориос л ингээ гэл тийм зүйлэр тайлын карти тэгээд ингээ энийг ингээ харах юм бол өнгөрсөнд ингээ тантаа болсон явдлууд дээр айгүй үгтэй өнгөрсөнд тантаа болсон явдлуудыг айгүй сандаг байж магадгүй ингэсэн тэгсэн гэл тэ янз бүрийн их боддог. Тэгээд ер нь ингээд танаас таныг дахин бодоод хаар ингээд нэг тийм танаас айгүй сайн зүйлээ чи айгүй ингэж одоо дурсаад байна гэх юм уу. Тийм дахин дурлалын айгүй сайн зүйлийг дахин танаас ингээ мэдэрч эхэлж байгаа юм шиг те. Хөө өнгөрсөндөө ингэсэрсэ тэгсэрсэ гээл те. Ингэжсэн гээл. Тэгээд тэр нь бүр ингээд аюу гоё байсан биш тэгдэж ямар ч ингээд дурлалын сайхныг ахиж ингээд хамтлаад байгаа юм шиг. Ийм картын тийм. За тэгээ юу ч гэсэн одоо танд энэ хүн одоо хэлмээр авахсыг энэ хоёр картаар гарсан байгаа. Энэ нь болохоор зэрэг тингээ харах юм бол хоёр эрэгтэй мөхтөн маа зөв ойрхон тийм. Тэгээд энэ карт болохоор тэр хүн танд хэлмээр авах гэх юм бол ер нь бол одоо би хизээчтэй ийм хүчтэй одоо хүсэл тэмүүллийг ингээд тийм мэдэрч байгаагүй гэж танд бол хэлмээр байгаа юм байна. Ингээд тань руу те одоо зүрх сэтгэл найгуух тийм тэмүүллийг бол те би ингээ өөр хүнээс ерөөс мэдэрч байгаагүй гэж аач юм шиг те би хизээч юм хүчтэй хүсэл тэмүүллийг мэдэрч байгаагүй гэж танд бол хэлмээр байгаа юм байна. Бас нэг хэлмээр авах гэсэн аюу хөрх ингээд авахцмаа цаар тийм ер нь бол салгашгүй гэнэ те салгашгүй тэгээд тэг бидний хайр те алас хол холцсон ч те ойрцсон ч те ер нь бол бидний хайр алас хол байсан ч үргэлж ол одоо битэрийн зүрх нэг шүү гэж одоо хэлж байна. За ийм хоёр үг үнэхээр маш гайхамшигтай хоёр үг ингээд танд хэлээ гэж хүн бодож байгаа юм байна. За тэгээд одоо энэ харилцаан дээр танд зөвлөгөө нэг хуучин юу хурцэг те касет тэгэхээр зэрэг танд зөвлөгөө гэх юм бол тэг ингээд хуучин юма битээ ингээд одоо хуучирсан те хурцэг шиг нэг юма битээ ингээд тавтаад гараа гэсэн ийм зөвлөгөө байна. Нэг юма битээ ингэж те одоо тавтаараа тийм одоо тойрын харилцаан дээр өмнө болж байсан янз бүрийн юм дээр те одоо тавтагсан алдааг ингээд тавтахгүй байхыг хичээгээрээ тийм алдаа битээ дахин тавтаараа хуучин пенц шиг те нэг юма битээ тавтаад гараа гэж ах шиг байна. За ийм зөвлөгөө энэ тань дээр за тэгчээд одоо тань дээр бас
дахиад нэг одоо тийм тарот картаас зөвлөгөө авъя. Тий ер нь аль нэлийн хариуцлагатай улс өөртөө бат бөхтөө хаан ингээд доош харсан байна. Тэгэхээр зэрэг одоо тань зөвлөгөө гэх юм бол ингээд одоо юу гэдэг юм зөвхөн өөрийн мэдрэмж хүсэлттэй биш те та энэ одоо харилцааны одоо бүх талд нь ингээд анхаарал тавих ингээд хэрэгтэй шүү гинэ. Одоо жишээ нь одоо тухайлбалтай одоо өөрийн сэтгэл хүсэл зорилго те нөгөө хүний мэдрэмж санаа бодол амуу харилцааны нөхцөл байдал орчин те энэ зүйлийг аягүй сайн бодож байгаагаа те харьцаандаа ингэснээр одоо харилцаач нэлээд тогтвортой тэнцвэртэй эерэг байдалд бол ордог шүү. Аягүй тийм харилцаанд аягүй хариуцлагатай гараа гинэ. Харилцаа зөвхөн хайр дурлалаар л явахгүй одоо таны хүсэл сэтгэл зорилго тэр хүний бас мэдрэмж хүсэл сэтгэл зорилго тэрийг бодно бас харилцааны тэр нөхцөл байдлыг бодно ямар нөхцөл байдалтай байна те тэгжээч ингээд те харилцаан дээр яаж байгаа тий зягс мен одоо яхтэ зөвхөн өөрийгөө одоо те битээ бодоор харилцаа нэлээд томоор те авч үзэж байгаа гэж байна. За тэгчээд за сонголтын картаас ингээд одоо дуусгар болгоод сонголтын картаас хамгийн сүүлчийн картыг бас юу танд хэрэгтэй мессежийг одоо авъя гэж бодож байна. Тийм ингээ хондоо заяа гоё маш гоё карт гарсан байна. Тэгэхээр зэрэг сонголтын картны танд хэлэх мессеж гэх юм бол энэ харилцаан дээр одоо таны одоо харилцаанд те одоо та хоёрын харилцаанд одоо эерэг өөрчлөлттэй амжилт ирж байгаа шүү. Тэг ер нь бол итгэлтэй алхам хийж те хайр сэтгэлээ илэрхийлж те харилцаагаа шинэ шатанд тийм гаргаараа гэсэн байна. За үнэхээр гоё тэнгээ картыг сонгосон үнэхээр гоё зүйл гарлаа гэж бодож байна. Ямар ч самжилтаа. За ингээд одоо үнэхээр таалагдсан бол лайк харах тийм мартаараа таалагдаад одоо та намайг дэмжих хүсэлтэй юм өөрийнхөө харилцааг сайнаар тий одоо зөгнөх хүсэлтэй хүмүүс байх юм бол одоо хундаг одоо та хоёрт тий та хоёрын харилцаа маш бүтэмжтэй сайхан байгаараа тий одоо хундгаа тулгаасаа тий бүтэмжтэй хундгаа тулгаасаа гэж тий өрөөгөөд хундаг гэсэн эмоц дараараа гэх юм бол одоо Г картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа өөрийнхөө харилцааг санаар тий зөгнж гэнэ гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үтсэн сонирхсан дэмждэг хүлээдэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд одоо Д картыг сонгосон нэмэрийг эхлэе. Тэр намайг дуртай болов гэсэн ийм сэдвээр хийж байгаа. Одоо хайр сэтгэлийн сэдвээр хийж байгаа. За Д картыг сонгосон ингээд тавьчих. За ингээд бүх картуудаа зэрэг нэгдзээ. Тон. За ийм картад гарч эхэлж байна. За ч гэсэн ингээд эхнээс нь талиа гэж бодож байна. За ингээд за тэр хүн одоо мэдээж одоо тэр намайг дурсдаг болов гэсэн болохоор зэрэг харилцаа болцсон байгаа хүмүүс үзэж байгаа гэж бодож байна. Тэгээд одоо тэр хүний одоогийн хайр сэтгэлийн амьдрал нь ямар хөө байна гэхэлэр зэрэг энэ хоёр карт гарч ирсэн. Тэгэхээр ер нь айгүй өрнөлттэй энэ одоогийн хайр сэтгэлийн амьдрал нь тэр хүний нэг тийм одоо өрнөлттэй харилцаа сайн тийшээ эргэж байгаа цимэртэй гэж хэлэх үү те. Тэгээ ингээ харах юм бол одоо шинэ гэр бүл зохиож байгаа ч юм шиг эсвэл аз жаргалтай гэр бүлтэйгээ амьдарч байгаа ч юм шиг те. За ямар ч гэсэн одоогийн хайр сэтгэлийн харилцаа айгүй тийм өрнөлттэй сайн тийшээгээ бүх юм айгүй те. Айтайхан байна гэж гарч ийн. Тэгээд энэ хүний ажил үйлс нь ямар байна гэхэлэр зэрэг ажил үйлс ажил үйлс дээр хайр дурлалын карт гарсан юм бол ажил үйлс дээр харин гурвалжин байгаа юм болов. Яг ажил үйлс дээр нь бас те янз бүрийн харин гурвалжин энэ байж магадгүй. Гэхдээ ажил үйлс дээр нь бол яг ажилдаа бол юу гэдэг бие сэтгэл нь айгу те бие сэтгэлд нь тавтаа тухтаа тийм орчинд ажил хийдэг гэдэг ч юм уу санаа зовлт баг тэгээд ер нь ингээ багаараа ажилдаг тийм ажил хийдэг гэж магадгүй одоо тий баг хамт олон ихтэй гэдэг ч юм уу тий эсвэл тэр дундаа нэлийн магтуулсан хүмүүсээр ингэ тойруулаад тий магтуулсан шагнуулсан ийм байдалтай ч байж магадгүй ямар ч гэсэн багаараа ажилдаг. Тэгээ хайр сэтгэл гартны бодгод ажил дээр нэг хайр дурлан гурвалж байгаа ч юм бол эсвэл тийм байдаг магт ямар ч сан ажил нь бол сэтгэлд нь айгу тий тавтаа тухтаа тий
тийм айтайхан байт юм байна. За тэгээд одоо таны үнэхээр сандгүй. За энэ хоёр карт төр хэлбэрээр арчсан. Тэгэхээр таны сандгүй гэх юм бол ер нь бол сэтгэл жоохон хөрсөн гэж гарч байна. Сэтгэл тий одоо энерги тархаа болсон гэдэг ч юм уу те. Тэр хүн дотороо зааж байгаа сэтгэл хөрдтэй гэдэг ч юм уу тиймэрхүү юм боддог сэтгэл санаа хөрсөн. Тэгээд ер нь ингээд тэг багаар ингээд танаас те тэн карт харах юм бол ингээд энэ харилцаа одоо дахиж сэргэхэд айгу хэцүү болсон. Тэг ер нь жоохон мартаа да гэдэг ч юм уу те. Тиймэрхүү зүйл бодд юм байна тань дээр. Тэг ер нь санаа нь тархаа болж дээ. Гэтэ энерги тархаа болж гэдэг ч юм уу. Тэг ер нь бол багаар ингээд ер нь битэр холдоод байгаа юм байна. Ер нь бол энэ харилцаа сэргээд айгу хэцүү болсон. Ер нь жижиг мартаа да гэдэг ч юм уу. За ямар ч иймэрхүү зүйл бодд юм байна тань дээр. Тэр энэ хүн танд одоо хэлмээр авах гэсэн энэ хоёр карт байгаа гэсэн маа. Энэ хүн танд хэлмээр авах гэсэн чинь заашлаар энэ өдөр нөө бичлэг авч байгаа болохоор жоохон нөгөө цонхон онгорхоод янз бүрийн тийм машинуудын чимээ явж байгаа шүү уучлаа. За тэгээ энэ хүн танд хэлмээр авах гэх юм бол одоо би ерөөсөө шийдвэр гаргаж чаддаггүйгээ мэднэ. Тэ одоо энэ адил одоо таныг те шархлуулж байгаа одоо чамааг тий аюу тий шархлуулсан байж магадгүй. Би ингээд ерөөсөө хоёрын оронд тий нэр шийдэлний одоо шийдвэрс гаргаж чадахгүй юм байдгаа мэднэ тий. Энийн чамаа нэлээд шархлуулсан байж магадгүй гэж хэлмээр аам байна. Муу энэ хүн болохоор зэрэг тий одоо хэлмээр өгнөөгүй гэхлээр зэрэг одоо чи миний дутагдaltaа чимний дутагдлыг одоо надад ойлгуулж тийм мэдрүүлсэн ингэж зүйл хэлмээр аам байна. Одоо тантаа учирснаа өөрийнхөө одоо даалд байсан тийм муу зан чанар ч юм уу те тэрийг айгу тийм мэдсэн юм шиг байна. Тийм. За энэ хоёр зүйлийг танд одоо хэлье гэж бодож байгаа юм байна. За ингээд танд энэ харилцаан дээр одоо зөвлөгөө авъя гэж бодож байна. Зөвлөгөөн дээр ийм шок гэж бодож шок гэдэг карт гарсан. Тэгэхээр зөвлөгөөн дээр шок гарна гэдэг чинь тэр нь бол энэ харилцаан дээр одоо гинти ямар зүйл тохиолдсон бол эсвэл тохиолдох бол тэр ер нь бити одоо тохиолдсон бол тэр бити одоо сандарч тийм бити айгаараа одоо гинти шок ч юм уу ямар нэг зүйл тийм тохиолдсон бол тэ одоо бити сандарч одоо бити айгаар энэ бол орчлонгийн юу сэрүүлэг юм аа гинэ орчлонгийн танд өгч байгаа тий том тий сэрүүлэг юм аа. Тэгээ ер нь бол хуучнаа орхих тий тань дээр шин зам ирж байгаа шүү гэсэн байна. Энэ бол танд өгж байгаа орчлонгийн зүгээр л нэг сэрүүлэг. Тийм. Муу зүйл бол биш ээ. Тэг сэрүүлэг юм аа. Хуучнаа орхиороо шин зам ирж байна шүү гэсэн. Ийм одоо танд одоо мессеж байна. За тэгээ энэ харилцаан дээр зөвлөгөө гэх юм бол тэр нь айгүй тэрэлзээ тэнэгэлзээтэй хүн гэдэг доош харсан байхгүй. Тэрэлзээ тэнэгэлзээтэй юм нэр яах юм бэ гэж ааж юм шиг те. Тийм үү одоо тийм одоо таны ямар ч зүйл болсон айгу тий бэлтгэлтэй байгаарай гэсэн бэ. Энэ хүнтэй болсон ч бүтсэн ч бүтээгүй ч тий юу ч болчихсон тий. Бүх юм дээр AB варианттай тий энэ хүн ингүүл ингэн тэгвэл тэгнэ тий. Тэр нь бол ямар ч юм ирсэн бүх зүйл дээр нэлээ бэлтгэлтэй гараа гэсэн ийм зөвлөгөө байна. За ингээд одоо өндөрлөлт шаандаа танд хамгийн сүүлийн сонголтын картнаас одоо танд хэрэгтэй мессеж авъя гэж бодож байна. Энэ бол Ascended Master одоо Есүс, Будда одоо юу гэдэг ингээд хүн байж аваад юу гигэрсэн одоо гигантнуудыг бол Ascended Masters гэдэг. Тэгээ хүний амьдралыг туулсан мөртлөө тэг хүн байж аваад бүр ингээд тийм гигэрч хүмүүсийг Ascended Master гэдэг. Тийм карт гарсан байна тань дээр. Тэгэхээр зэрэг энэ том зүйл бол танд сануулж авах шиг санагдаж байна. Энэ харилцаан дээр бол танд болохоор зэрэг ер нь бол таны одоо энэ хайр сэтгэлийн харилцаа бол тий зүгээр нэг тохиолдол бол биш ээ. Одоо энэ бол тий сүнсний сургалт өсөлтөөс юм аа гинэ. Тий
зүгээр хайр дурлал болоод бүтээл бүтггүй нэг хүн дурлаад яасан гэсэн. Энэ бол энэ зүйл биш ингээд бүр цаагаараа те таны одоо сүнсний чинь те өсөлтөнд одоо хэрэгтэй тэр бол сургалт тий сорилт байсан юм аа тий. Тэгэхээр зэрэг ер нь бол дээд ертөнцтэй энэ одоо дээд ертөнц одоо таныг харж удирдах байгаа учраас одоо итгэлээ алдалгүй те дотоод тийм тайвширлаа одоо хамгаалаарай гэж байна. Тийм түрүүн сэтгэл зүйн бэлтгэлтэй арга гэсэн те ер нь юу ч олж яасан те. Тэг ер нь бол өөрийгөө дээд түвшний оршихуунуудад бол тийм даатахаараа тэнгэртэй бол тийм даатах гэж байна. Болдгийн болдгоор л мэдтэй гэл те биеийн харилцаандаас хариуцд яг юу сур миний те одоо цагаараа одоо хумсрын өсөлтөн дээр ямар зүйл нөлөөлөв гэдгийг аюулсан бодгоно шүү дээ. Тэгэхээр зэрэг өөрийгөө дээд түвшний оршихуунуудад бол тийм даатахаараа тийм одоо тэд таныг зөв хүн зөв одоо цаг руу тийм чиглүүлж байгаа шүү гэсэн байна. Замж жасан яг ингээ базаад хэлэх юм бол одоо тийм одоо таны хайр бол тийм зүгээр нэг тохиолдол биш. Энэ бол сүнсний одоо сургалт төсөл байсан юм аа. Ер нь бол тийм дээд ертөнц тийм таныг харж удирдах тэ байгаа учраас одоо тэтгэлээ алдалгүй те өөртөө одоо дотоод сэтгэлээ ингээ тайвшруулаараа те ер нь бол ингээд өөрийгөө дээд түвшний оршихуунуудад те тийм даатахаараа тийм тэнгэр урхандаа даатахаараа те ер нь бол тэд таныг зөв хүн зөв цаг руу те чиглүүлж байгаа шүү гэсэн байна. Тийм дээр ч гэсэн түрүүндээ гарсан дээ одоо хуучин хүнээ орхио шин цаг шин хүн ирж байна гэж тийм. Зяа гэдэг юм гоё одоо яг энэ юу гэхээс илүү мессежүүд нь маш гоё мессежүүд гарлаа. Тийм. За ингээд үнэхээр таарад таалагдсан бол тий лайк хавт мартаараа мөн одоо таалагдаад те декартыг сонгосон юм байна. Одоо намайг дэмжмээр байгаа мөн та өөрийнхөө одоо цаашдын хайр сэтгэлийн одоо хосын харилцаагаа сайнаар одоо зөөнхийг хүсэж байгаа хүмүүс яах юм бол тий эмоцтойгоо гიშсэн энэ нөхөрхөн цагаан тагтаадаас одоо таны сүнсний өсөлт чинь бүр ингээд дээшээ айгүй сайн явагдаасаа гэж одоо тий бэлэгдээд тагтаа гэсэн тийм өөрт араагаад хэм бол декартыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа өөрийнхөө одоо хайр сэтгэлийн харилцааг улам сайнаар тийм зөвхөн жин гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За карт сонгосон юм эхлэе. За карт сонгосон. Картаа. Одоо тэр намайг дурсдаг болов гэсэн ийм одоо сэдвтэй мэрэгж байгаа хайр сэтгэлийн харилцаан дээр за ингээд бүх картуудаа нэгэд үзье. Одоо картаа сонгосон. За эхлээд тэр хүний одоогийн хайр сэтгэлийн мэдээж одоо тэр намайг дурсдаг болов гэсэн сэдв болохоор зэрэг яг дууссан хүмүүс үзэж байгаа гэж бодож байна. Тэгээд тэр хүн одоогийн хайр сэтгэлийн харилцаа нь яг одоо ямар юм бэ гэдгийг нь харъя. Тийм нэг жоохон сэлэм айхтар карт гарчлаа яаж юм бол за одоох энэ ямар нэгэн зүйлийг илрүүлэх гээ тодруулах шаардлагатай нөхцөл байдал байгаа ч юм шиг тэнийг юм айгүй сэжиглэнгүй хандаал янгсан бол тэгсэн бол тийм ямар нэгэн зүйлийг те ингээл одоо хайгаал те илрүүлэх гээл тодруулах гал тийм шаардлагатай нөхцөл байдал хайрцаглаа харилцаа те тэгээд энэ картын юм бол тийм бас нэлээд ширүүн байна тийм нэлээд ширүүн байгаа те одоогийн хайрцаглан байдал нь одоо сэтгэл санааны болон одоогийн хайрцаглын харилцаан дээр ямар нэгэн эмх замбраагүй байдал дээр нэг тийм шийдэх яг өөрөөрөө захирах гэдэг байхгүй. За одоо яг ингээд хийгээл тий. Одоо нэг хайрцаглын харилцаа нэмэх замбараа үуч аюу сонирн болцсон байгаа юм шиг. Одоо эсвэл яг ингээд өөрийнхөө захирах гад шийдэх гэдэг байна. Нэг юм хайгаад байна гэсэн тий. Нилээ айгу хатуу гарч ийн өвчл мэрэмд айгу ааштай юм шиг өст яг минийх болохгүй болстой юм тий заавал ингэх гэдэг ч юм ингээд нэг тулах гэдэг юм шиг тий ямар ч хайр сэтгэлийн харилцаан дээр ийм карт гарч ийн тэгээд энэ одоогийн ажил үйлс төр нь гэсэн чинь нэг сайн гэр бүлийн юу гараад байгаа ажил үйлс төр нь яагаад гэр бүлийн хүчирхийл гарчт юм бол бас гайхалтай юм л да ажил үйлс төр татсан болно гэр бүлийн хүчирхийл болчиход байгаа хгүй нэр нийлээд байгаа юм шиг. За яг гэхдээ яг ажил үйлс төр үзэж болохоор ер нь ингээд ажил үйлс
ажил дээр ч гэсэн жоохон хүмүүс жоохон хатуу ханддаг ч юм уу те. Хатуу ханддаг ч юм уу яг өөрөөхөө байлгах гэдэг ч юм уу жоохон зөрүү тийм хандлага байж магадгүй ажил үйлс дээрээ. За тэгээ энэ карт гэх юм бол ер нь одоогийн ажил үйлс нь болохоор зэрэг нэлийн одоо нэгin хэвийн гэх юм уу нэг тийм ажилдаа нэг нэлийн салхацсан одоо маягийн тийм дургуйцад яасан ч өдөртөн бигдэж юм нэг тийм дургуйцад аач юм шиг те салхаж байгаа байдал нэг ажиллаа хийх дургуйч юм шиг. Замарч бас нэг юмрхүү байна. Тэгээд ер нь энэ хүн одоо таныг одоо юу гэж боддог вэ? Таныг одоо сандгүй гэдэг энэ хоёр карт гарсмаа. Сандгүй гэдэгтэр болохоор зэрэг ер нь бол тэр хүн одоо танд бол жинхэнэ сэтгэл байсан уу гэвэл жоохон хэцүү юм байна. Одоо юу ч юм бэ? Тэнгийн карт хараад байгаа байхгүй. Жинхэнэ сэтгэл байхгүй гэх юм зүгээр төр зургийн холбоо тантай тий төр зур ингээл өөрчлөж юм шиг тий. Тэгээ ер нь ингээд харилцаа жоохон зэрэгцүүлдэг байсан байж магадгүй. Тантай ингээ хайрцагтай харилцаатай мөртлөө бас нэг хүнтэй тий хайрцагтай харилцаатай байдаг ч юм харилцаануудыг зэрэгцүүлдэг юм шиг гэнийх тийм жинхэнэ сэтгэл харагдахгүй байхгүй нэг тийм тэгээд нэг хинэггүй дураараа ч юм шиг тий хинэггүй дураараа тий уулзъя гэвэл уулзаал уулзахгүй бол алгуулдаг юм да яа тийм ямар ч энэ харилцаанд нэлийн хүн тийм хинэггүй дураараа тий харилцаа зэрэгцүүлдэг юм шиг нэг тийм жинхэнэ нүүр царайгаа нуугаад байгаа юм шиг тий тийм байна. Жинхэнэ сэтгэл байсан уу гэж жоохон хэцүү байж магадгүй юм шиг карт гарлаа. Тийм. Одоо хайр даадгүй хүн гэх маш. Та ингээл амар гоо хайрлаад байгаа чинь тийм хайр даадгүй юм шиг. Жоохон иймэрхүү зүйл мэдэгдэж байна. Тийм карт гэх юм бол энэ хүн энэ харилцаан дээр яг дууссан гэж боддог гэж магадгүй. Гэхдээ дууссан гэхээс илүү энэ хүн жоохон өөрийгөө боддог хүн. Энэ харилцаан дээр таныг бодно гэхээс энэ хүн юу бодож байгаа гэсэн чинь таныг бодно гэхээс өөрөө л ингээл гоё болж ивэл тийм харилцаан дээр өөрөө л гоё чаргаалаа. Тэгээд яг ингээд тийм нарцисст хүн шиг дээ одоо юу гэдэг. Өөрийгөө төв болгосон тийм бодлын таны яг чин үнээсээ боддгоо л үгүй нэг харилцаа давхардуулаад байгаа юм шиг амар хинэггүй тэгээд танд баярлах талархах сэтгэл байхгүй юм шиг тэг нэг жоохон нарцисст юм шиг өөрийгөө төв болгосон тийм энэ хүн таныг боддгоо гэсэн чинь нэг тийм жинхэнэ сэтгэл болж байгаа харагдахгүй байна. За тэгээд энэ картуудаас нэг дараагийн картыг харъя. Энэ карт одоо танд энэ хүн хэлмээр авах гэсэн чинь эго гэх энэ хүн айгу би гэсэн тийм эго ихтэй гэж магадгүй. Тэгээд танд хэлмээр авах гэх юм бол ингээд одоо ингээд чамтай хамт байх гэж би өөрийнхөө одоо бардам цанга хайсан шүү гэж хэлмээр ам байна. Тэгээд энэ карт харах юм бол ер нь аль би чиний хонос аюух одоо хөөцөлцсөн одоо бол тэгж хөөцөлдөж гүйхгүй гэсэн юм хүү хэлмээр юм сайн бааз тэ я больше не хочу бегас. Тийм би ингээд одоо өмнө нь танаас ч гүйсэн юм байна л да. Тэгээ одоо бол тийм ерөөс ингэ хүү тийм одоо чамаа чинээс ингэж одоо гүхээ болсон гэж ааш юм шиг. Тэгээ ийм хоёр зүйлийг танд одоо хэлмээр байгаа юм байна. Тэгээд ингээд энэ харилцаан дээр танд одоо зөвлөгөө гэх юм уу шокинг карттай гэлтэй шокинг карт. Тэгэхээр ч ингээд энэ харилцаан дээр одоо гинтийн зүйл тохиолдоогүй ч ингээд янз бүрийн болсон ч гэсэн ингээд одоо сандарч битээ одоо айгаараа одоо энэ бол танд зөв өгж байгаа одоо энэ харилцаан дээр янз бүрийн гинтийн зүйл тохиолдох юм бол энэ бол одоо танд өгж байгаа орчлонгийн сэрүүлэг гинэ. Сэрээч ингээд одоо танд ингээд муу зүйл бол биш ах нэстэр гэлтэй одоо юу гэдэг танд сэрүүлэг ирж ийн гэсэн үг орчлонгийн сэрүүлэг юм аа. Тэг ер нь ингээд хуучнаа орхиод одоо тань дээр шин зам ирж шүү гэсэн юм утгатай одоо мессеж байна. Одоо энэ харилцаан дээр танд илгээх мессеж юм бол тэгээд энэ харилцаан дээр одоо зөвлөгөө гарсан. Дээр зөвлөгөө. Тэгэхээр ер нь бол зөвлөгөө гэх юм бол одоо нөө зохицуултын карт байхгүй юу? Таны дотор байгаа энэ харилцаан дээр одоо юу гэдэг зүрх сэтгэл чинь жоох юутай ш магадгүй мэн одоо толгойч нэг өөр юм бодол зүрх сэтгэл чинь нэг өөр юм бодол эсвэл
ингээд нөгөө дотоод сэтгэл чинь нэлээ ингээд жоохон юу замраагүй гэж магадгүй юм байна. Тэгээ ер нь бол эхлээд өөрийнхөө одоо дотор байгаа одоо мэдрэмжүүдээ ингээд тий эмгтгээс ихтгэс ингээд зохицуулаараа та үнэхээр юу хүсэж чинь яамаар байна тий юу мэдэрч чинь одоо энийгээ гоё ингээд тий эхлээд өөрийнхөө дотор байгаа тий одоо мэдрэмжүүдээ ингээд зохицуулаараа нийтч нь болгоороо тий одоо дотоод сэтгэлээ тий зохицуулаараа гэсэн байна. Тийм гэж. За ийм зөвлөгөө. За ингээд одоо өндөрлөг тийш хандаад сонголтын картаас хамгийн сүүлчийн одоо танд хэрэгтэй нэшээ шиг авах гэж бодож байна. Энэ ингээд одоо алган дээр нөгөө ус тусаар ингээд буураад одоо шавсаад байгаа хгүй. Тэгэхээр зэрэг энэ карт болохоор зэрэг ер нь бол энэ харилцаан дээр те эрчим буурах ол мөчлөг бол ирж байна. Уулын болцсон хүмүүс төр үзэж байгаа мөртлөө болоогүй юм шиг сонирм хардаас те. Ер нь бол энэ харилцаан дээр эрчим буурах те мөчлөг бол ирж байна. За уучлаарай энэ нэг салхилаад цонхон хонгорч хаалга ураад шин. Тийм. Тэгээд энэ харилцаан дээр бол те одоо эрчим буурах мөчлөг ирж байна. Тэгээд ер нь бол үүнийг тийм эсэргүүцэх биш одоо тийм хүлээж аваараа тийм болж байгаа юм те. Тэгэхээр зэрэг энэ мөчлөг одоо дуусны дараа одоо энэ харилцаа ч юм уу те энэ мөчлөг дуусны дараа одоо таны дотоод өсөлт шин боломж те илүү тод ингээд гарч ирнэ шүү гэсэн байна. Тэг угаасаа л ингээл улирал солигддог шиг те энэ харилцаа ч гэсэн ингээл одоо те тийм буурах тэр мөчлөг нь орж ирж байгаа. Тийм энэ дээр заавал нэг хэрэггүй нэг мөчлөг дуслаа л гэж бодороо. Тэг ер нь ингээд энэ харилцаан дээр та те илүү дотоод өсөлт те гарсан байж магадгүй амуу илүү одоо шин боломж те юм гоё тод томрон те юм хороор юм яхадаа мэддэг юм харилцааш одоо танд илүү одоо тодорхой аяг байтайхан харилцаа те цааш гарч ирнэ шүү. За иймэрхүү маркер гарч ирж байна гэж бодож байна. За ингээд одоо өндөрлөлийн үнэхээр таарад таалагдсан бол лайк тархаа бити мартаарай. Таалагдаад одоо та намайг юу дэмжих хүсэлтэй хүмүүс айхан бол одоо өөрийнхөө харилцаа мөн одоо намайг дэмжих хүсэлтэй хүмүүс айхан бол юу эмоц дараараа. Эмоц нь бол усны эмоц. Ус бол бүх юмыг цэвэрлээд ариутгаад өвшөөх гоё юм болчихдаг тийм. Тэгэхээр зэрэг одоо энэ харилцаан дээр жоохон нэг тийм яхадаар мэддэг юм сонирм байх энэ харилцаа сайхан гэж цэвэрлэгдээд сайнаар тий ариусасаа гэж одоо бэлэгдээд ус гэдэг юмос дараараа тэгм бол та намайг одоо дэмжиж байгаа мөн өөрийнхөө харилцааг цаашдаа шинэ урсгал шинэ гой зүйл тий орж бэлэгдэж байна гэж одоо үзнэ. За ингээд одоо ус гэсэн юмос дараараа за ингээ бүх карта ингээ тайлбарлалт уусаас ингээ өндөрлөлийн үнэхээр тий одоо энэ нөхцөл үзсэн сонирхсан одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа. Одоо дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай.